смарт зүйлээс гоцчих хүсгээ болсон. Тэрний цаана бидний төв байхад бүр чухалчилгаа болчиход байсан. Болчиход байгаа юм байхгүй. Би нэг гол хэлэх гэсэн. Уучлаарай би өмнө асуудал ярихгүй өөр чинь үгүй тэр биш нэгээд тассан юм ичтэй шүү. Тэгэхээр та гэсэн бүтээгдэхүүнээ бас ингэж яагаад тааж болохгүй гэж. Таны бүтээгдэхүүн бас энэ бослогтой байж болно шүү дээ. Хүүхэн эмэгтэйчүүд болгон жишээ нь нэг гол бүтээгдэхүүн ярил таны гол бүтээгдэхүүн гэдэг ашигын нөгөө төсөлмөсний асаал гол нь болоод байхгүй. Нэгсээ эмэгтэйчүүд болгон тохиол хэлсэн чинь нөгөө хаваа болгон тохиол answer чи хаваа гэдэг чигээр ярьсан. Яагаад ч уулын чинь бас хөрх үнэтэй шүү дээ. Тэгээд хэлчих мэрэн гэж явдаг шүү дээ. Тэгээд ялгаа байхгүй. Тэр хүмүүсийн нөгөө худалдаа авч байгаа тоош ирэхийг тооноос их хамаарсан ийм асуудал болсон байна. Нөгөө бид дөрөвт нь болохоор промошн идэвхжүүл гэдэг маань хувраад боловсрол болсон. Дижитал одоо орчин үед нөгөө тэр бүтээгдэхүүнээс та ямар нэгэн боловсрол шинжлэх мэдээлэл ч юм эсвэл таны одоо та хөгжиж явах хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүн таныг хөгжүүлнэ гэдгийг таныг хөгжүүлж явах хэрэгтэй. Юунд зориулж яаж хийх ямар хэрэгцээг хангаж байгааг нь заавал тайлбарлах шаардлагатай гэдэг нь тохиолдолд яг үеийн боловсролт нь ингэж орж ирсэн. Бүтээгдэхүүний талаар мэдээлэл нээлттэй дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө жоохон боловсрол нөхцөл хүмүүс зориулсан байвал жишээ нь одоо илүү бас ач холбогдолтой байдаг. Яг хүн болгонд өөрсдөө боловсролтой болох гэж хичээж байгаа. Одоо юу бол энэ 100 энэ юм чинь оюун ухаан оюуны юм боловсролын оюуны мэдээллийн юм зүйл байдаг учраас тэр чиглэл тэр эрхлэл хэрэгцээний таас бүтээгдэхүүн байх хэрэгтэй болчиход байгаа. Тэр хэрэгцээ гаргасан. Тэгээд энэ хэрэгцээг хангахад бол нөгөө промошн хас тэр юмнууд болохоор нөгөө сошиал медиа тайлбарлаж заавал өгсөн.